Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд гэртээ гоё стейк хийх аргыг хуваалцах болно. За тэгээд ийм ногоог бэлдсэн сонгон саримс, мөг 2 төрөл, жинжүү 3 өнг, тэгээд брокколи өрлөн бондор дээрээс нь мах гэх юм бол энэ нөхрийн махны нурууны хэсгийг бол ашигласан. За тэгээд энэ булчингаа ажилуулдаг энэ гоё эднэрийн хэсэг нь бол маш хатуу болчдөг. За тэгээд энэ дээшээ гол мах болон нурууны мах нар бол ер нь бол нэг хөдөлгөөн багтаа хэсэг нь бол их гоё зөөлөн байдаг. За тэгэхээр энэ Монголын бэлчээрийн мах ч гэсэн бас гоё стейк хийх боломжтой байдаг. За энэ удаа бол яг тийм гоё боловсруулсан махыг ашиглахгүйгээр зүгээр Монгол ийм өхрийн махыг ашиглаж үзсэн. За тэгээд бас үнэхээр гоё стейк болсон учраас та бүхэнтэй хуваалцаж байна. За тэгээд эхлээд энэ махаа цэвэрлэхдээ дээдлийн хальсан хэсгийг бүгдийн сайхан цэвэрлээ явуулна. За тэгээд энэ гаднах энэ өөхтэй хэсгийг бас ингэж сайхан цэвэрлээд хальсыг бол бүгдийг нь аваад өөхнөөс нь салгана. За тэгээд энэ өөх хальс хоёрыг авахгүй бол ер нь бол стейк хийхэд бол энэ хальс нь ингэж амд ороод муухай байдаг. За тэгээд ойролцоогоор нэг 80-аас 90 грамын хавцаагаар ингэж зүсээд явчихна. За тэгээд нэлийн ийм өөхтэй цэвэрлэхэд хэцүү хэсгүүдийг бол ингэж тусад нь авч жагаад ингэж өөр хоолнд хэрэглэх юм уус соус эднэр гаргахад бол ашигладаг. За тэгээд энэ илүү махнууд нь ингэж өөхнүүд нь ингэж авч жагаад өөр хоолнд ашиглачнаа. Бас соус хийхэд маш гоё болдог. Учраас ер нь бол нэг нохоо мохонд өгөлтгүйгээр бас өөрөөсөө хэрэглэжүүл бас их зүгээр. За тэгээд энэ өөх мах хоёрын салгаад за дундуур нь ингэж салгаж жагаад авчвал зүгээр. За өөхтэй хэсэг махтай хэсгийн хооронд ингэж нэлээд шөрмөс эднэр хатуу хэсгүүд байдаг учраас энэ хоёрыг ингэж нэлээд сайд салгаад хэрэглэвэл зүгээр. За тэгээд ерөнхийдөө бол махнуудаа энэ мэтчлэн ингэж хайснаас нь салгана, өөхнөөс салгаад ингэж бүгдийн сайхан цэвэрлээд тавьсан. Тэгээд хайрлан тагаа сайтар халааж агаад махнуудаа бол хоёр талаас нь давс перц нэг жиг цацчихна. Нөгөө тийш нь харуулж байгаа дахиад хоёр талаас нь сайтар нэг жигт зөлөөн цацчихна. Давс перц. За хайрлан тагаа сайтар халаад эхлэхээр нь маха бүгдийг хийгээд нэг жиг сайхан халгаа явуулна. Тэгээд хайрлын тавгнаас бараг уур гараад эхлэнгүүд нь тосоо хийгээд тэгээд шууд махаа хийгээд шаруул бас их зүгээр. Сайн шаардна. За тэгээд нэлээд сайтар шараад жохон түлхтгээс нь жохон өмнөх нь нэг гоё буурангтай болоод эхлэхээр нь за бүгдийг эргүүлчихнэ. За энэ сүүлийн хэсэг энэ эсвэл үнэхээр гоё шаргацсан байна. Яг ийм бол гоё. Тэгээд энэ удаа бол энэ мах нь бол том жижиг янз бүр байгаа учраас бас яг бүгдийн нэгэн жигд халууруулахад бол хэцүү. За тэгээд ерөнхийдөө бол яг нэгэн жигд ингээд зүсээ тавьчихсан бол дараа шарахад бол маш амар байдаг. За тэгээд мөнгөлөг цаасыг ашигласан. За мөнгөлөг цаасанд ингэж махнуудаа хийгээд боогоод тэгээд ер нь махыг амраавал ер нь их гоё зөөлөн гоё амттай шүүслэг амт нь гэж үлдэж дотроо шүүс нь хадгалагдаж үлддэг. Тийм учраас ингэж мөнгөлөг цаасны хэд болж байна. За тэгээд энэ мах шарсан хайрлын тавгандаа ингэж соус бэлдвэл зүгээр. За энэ мах шарсан хэсгээр бол маш гоё амттай юм зүйл соус болдог учраас улаан виноны уг соус хийгээд за сой соус хийгээд за сайтар ингээд соус бэлтээ явсан. За дараа нь ногоонуудаа хайр авчна. За хайрлан дагуу сайтар халааж байгаа тосоо хийж агаад за саримс сонгон дундуур нь ичж агаад сонгон саримс хийсэн. За тэгээд ногоон хулуу том бор мөг тэгээд жинжүү 3 төрөл 3 өнг хийгээд за давс перц
жагаад за тагийн таглаж жагаад нэг 10 минут тавьцаа. Дунд галт дээр 5-10 минут дунд галт дээр хайрж жагаад за тэгээд сайхан ногоон сайхан хайрагдаад эхлэхээр нөгөө дэш нь харуулж байгаа тусын жоо нэмээд өгнө. Тэгээд галаа нэлийн төлөвтгээд явуулж байгаа галаа багасгаад нэг дундаас чанга гал дээр хийж байгаа. За тагийн таглаж байгаа сайтар хуурчгана. За тэгээд үлдсэн ногоо өрлөн помдор, брокколи тэгээд жижигхэн мөөгөө ингэж хийж жагаад. За тэгээд нэлийн сайн шаргацсан хэсгийг ингэж дээш нь гаргаж жагаад шаргадаг хэсгийн доош нь болгоод давс перцээ тавиад өгнө. Цацаад өгнө. За тэгээд тагийн таглаад ингэж ууранд нь болгоод явчихна. За тэгээд сүүл рүүгээ ингэж цэцгийн тус хийгээд ингэж хайрах юм бол ер нь бол маш гоё шүүс ногоонс гарсан шүүс болон цэцгийн тусаар нэг гоё соус гарч ирдэг. За тэгээд амраасан маха шалгаад үзье. За ерөнхийдөө заримнаас нь бол цус гарсан, заримнаас нь бол шүүс гарсан харагдаж байна. За энэ шүүсийн бол хайлтгөө. Энэ шүүстэй хамт хайрлан таванд хийж агаад сайтар халаагаа авчина. За өндөр нөгөө өмнө бэлдсэн махны соосоо хийсэн. За тэгээд энэ ногоо сайтар халаасан байна. Ийм маш гоё болсон харагдаж байна. За тэгээд тавглаа явчих. За ингээд нэг сайхан ногоон жинжөө мөөг эднэрээ сайхан ингэж гаргаж тавьж жагаад нэгэн жигд ингэж тавьж жагаад ер нь бол өөрийнхөө таалагдсан тавгалтаараа хийчихүүлнэ. За тавган дээр бүх ногоо ингэж тавьсан. Дээрэс нь маха сайтар бүгдийн сайхан арчиж жагаад халаагаад авчиж байна. За зарим жоохон түүхий хэрвээ жоохон түүхий шүүрхийгээр нэтгэд дургүй юм бол жоохон хайрлан даванд уцааж хийж жагаад жоохон халааж жагаад уцаагаад хийчих болно. За тэгээд сүүлд нь энэ махныхаа соосоо дээрсэн сайхан цацаад за тэгээд стейк маань бэлэн боллоо. За амтлаад үзье. За эхлээд мах ногоо юм бол ногоо нь маш гоё шүүслэг, мах ч гэсэн үнэхээр гоё соостойгоо таарсан. За зарим хэсэг нь шүүрхий, зарим хэсэг нь маш гоё яг тохиромжтой шарсан учраас үнэхээр сайхан болжээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр таа.